Европын улс төрчнөр Монголын улс төрчнөртэй адилхан болж эхэлж байгаа үстэй. Монголын ард түмний төлөө хамгийн сүүлд юм хийсэн улс төрч байгаа юм. Тэгэхээр жигтэйхэн шиг үлэн. Нэг машин хангалтгүй заавалчгүй 3 машин. Тэгээ 3 машин авсныгаа дараа тэр хангалтгүй. 2 3 орон сууц бас хангалтгүй. 4 орон сууц 5 орон сууц байх хэрэгтэй. Тэгээ дуустгүй шүү дээ. Хаяан геополитик ойлгоход аягүй хэцүү. Яг юу болох юм бэ? 7 хоногийн дараа 2 7 хоногийн дараа сарын дараа. Миний хувьд бол амар чухал яагаад гэх юм бол би өөрөө хөрөнгө олт хийж байгаа. Би өөр хүмүүст хөрөнгө олтын зөвлөгөө өгч байгаа. Тэгээ би одоохондоо нэлийн томоохон хөрөнгө олт таашаа хийсэн байгаа юм бэ гэх юм бол алтнаар хийсэн байгаа. Их тайван болоод эхэлчих юм бол алтны хаанш унах магадaltaй. Богино дунд хугацаанд. За тэр болох эрсдэл өндөр юм бэ. Тэгээ хаяа би өөрөө дүнэлтэд хүрч чадахгүй. Миний толгой хөрөхгүй байх юм бол өөрөөсөө ухаантай хүний үгийг сонсдог. Тэр хин бэ гэх юм бол Gilbert Doctorow ерөнхийдөө өмнөх таамагууд миний зүгээс баг бүгдээрээ зөв байсан. Тийм учраас Glenn Deason, Dr. Gilbert Doctorow-ийн подкастыг хэдүүлээ сонсцгоо. Энэ юуны тухайн бэ гэх юм бол Trump neutralizes Europe with peace plan. Trump ер нь бол өөрийнхөө их тайвны төлөвлөгөөгөөрөө тэ Европчуудыг нам дарлаа гэсэн үг. Сонсцгоо. Thank you for coming on. This a lot of interesting developments. That is, it appears the Americans have revived the diplomatic path. I suspect it's not a coincidence, given that things are going so poorly on the military front. But I want to discuss with you this 28-point peace plan. It's not very specific. Indeed, much of it seems to be still open for interpretation, and it seems that there may be some. Тэгээ Америкчууд энэ их тайвны хилцлүүдийг буцаага сэргээцсэн байх шиг байна. Гол шалтгаан юу байх магадaltaй юм бэ гэх юм бол байлдааны талбай дээр Украинчууд бутарч байгаа, арчигдж байна. Тийм учраас гайх юм байхгүй. Гэхдээ энэ 28 гол цэгтэй, гол поинттэй төлөвийг харах юм бол зарим нь амар түүхий, зарим нь дутуу, зарим нь хуулийн зүгээс баг боломжгүй. Different versions which have been leaked or sent to the different parties. Тэгээд Америкчууд нэг хөлбөрийг гаргасан, Украинчууд нэг хөлбөрийг нөлөөлсөн байх шиг байна. Европчууд нэг тэнэг өөрийнхөө боловсруулсан хөлбөрийг гаргасан. So тэнэг миний дүгнэлт шүү. A lot of people point out that there's a lot of flaws here. However, I would say that we do need a starting point. And again, I don't share really the pessimism that goes around, given that if there's some ambiguity or different versions or other ways to bridge the vastly different positions, then at least it opens up for again a point of departure. So again, шүүмжлэх юм зөндөө байгаа. Дутуу юм зөндөө байгаа. Гэхдээ эргэн тойрны хүмүүс ингээ шүүмжлээд байгаа энэ бүтэхгүй юм фейлд нэ. Би ерөөхдөө тэр үз бодлыг тэрнтэй санал нийлэхгүй байна гэд одоо Glenn Deason гэж хэлж байна. За. Simply be to get everyone on board. Тэгээд нэг газраас эхлэх ёстой. Хаа нэгэн газраас нэг тайван сөөрэ олоод босх хэрэгтэй шин. But I want to get your take on this. Well, how do you make sense of this? Тэгээд таны үзгийг яг бидний хүсэж байгаа ямыг одоо докторовоос асуулаа. Well, I don't think that the American intention was to get everybody on board. Europe is definitely off board, and the very purpose of the timing is dictated by more. За, нэгдүгээр Америкчуудын санаа юу юм бэ гэх юм бол Европчуудыг оролцуулах хүсэл ерөөсөө алгаа. Тэгээ таймингийн хувьд ягаад одоо юм бэ гэх юм бол тэр Зеленский мөнгө хулгайж явахдаа баригдсан Than the military considerations. I was listening to the interview with Jacques Baud yesterday, and he rightly, since this is his expertise, he stresses the military moment, which is critical. There are defeats that the Ukrainian army has been suffering, which are undeniable and which change any estimate of where the war is going. I mean, the loss of Kupiansk, the loss of Pakrovsk, these are major events. However, I don't believe that they are behind the timing of this present initiative. The initiative has a different justification. Тэгээ байлдааны талбайн дээр одоо Украинчууд арчигтаад Купянск, Мирноград, Покровск дээр ерөөхдөө яалагдаж байгаа. Энэ бол таймингийн зүгээс одоо яагаад одоо энэ эхэлж байгаа юм бэ? Тэр байлдааны талбай дээр үр дүн нөлөөлөхгүй юм гэж. За, юу нөлөөлж байгаа юм бэ сонсцгоо. Зеленский мөнгө хулгайсан багтай холбоотой байна. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500 600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сурвалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол
Миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Hydroxy.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. in being set out now. One is that the Europeans are in disarray, and they do not have the means, financial means on their own, to continue to provide essential assistance to Ukraine in the coming year. For them, the meeting will be, I think it's the 15th or 19th of December. I don't quite recall the date of the next meeting of the European Council. That is the meeting of the heads of state and government of the 27 member states of the European Union. За, яагаад одоо юм бэ гэх юм бол Европчууд тийм маш замбраагүй байдалд орсон байгаа. Мөнгөгүй, өрөнд орцсон, төсөв хангалтгүй, Украинчуудыг ингээд дэмжих чадваргүй болцсон. Тийм ч бас Оросуудын мөнгөийг хулгай хийжсэн. Тэгээд Европчууд 12 сарын 17-нд 12 сарын дундуур ингээ уулзах гэж байгаа. Тэнд одоо гишүүн орнуудын өдөрдөгч нар, ерөнхий сайд нар нь ерөнхийдөө хуралдах гэж байна. Тэрнээс өмнө ерөнхийдөө Which a month ago or several weeks ago, in their last such meeting, heard the veto from Bart de Wever, the Prime Minister of Belgium, to the plan by the European Commission to essentially confiscate the 180 billion euros of European assets, Euroclear, and to make way for 145 billion euro loan to Ukraine on the premise that this is an advance on reparations they will receive from Russia, which we all know they will never receive. So that meeting is 3 weeks from now. За ойролцоо нэг сарын өмнө тэр Европын хороо уулзж исэн. Тухайн үед юу шийдэж исэн бэ гэх юм бол тэр 180 тэрбум 145 тэрбум Оросын төв банкны мөнгийг ерөөхдөө хураагаад авах гэж исэн. Украинчуудад зээлэх гэж исэн. Яаж эргүүлэн төлөх гэж исэн бэ гэх юм бол Оросууд тэр хохирлыг барагдуулах төлбөрөөсөө тэгээд тэр хохирол барагдуулах төлбөр угаасаа хизээж орж ирэхгүй. In the meantime, Europeans are in total disorder, have no ability to offer meaningful assistance to Ukraine in the next year. It also comes at the moment of maximum effect of the devastating revelations of corruption in the immediate entourage of President Zelensky. And Тэгээд 12 сарын дундуур хүртэл Европчууд шийдвэрт хүрч чадахгүй. Бельги улсын ерөнхий сайд ерөнхийдөө тэр Оросын төв банкны мөнгө дээр хориг тавьсан. Энэ мөнгийг та нар хулгай хийхгүй. За тэгээд нэмээд Зеленскийн иргэд тойрон хүмүүс тэгээ хулгай хийсэн, авилга, хахуул гэх мэт чинь баригдсан яг оргил цэг дээр Америкчууд тэр шарх руу хутга шаасан гинэ. Probably, as this is further investigated, of Zelensky himself. The consequence of that has been a very significant drop in the level of popular support for Zelensky within Ukraine. Therefore, his time in office has a very big question mark over it. Хулгай хийгээд баригдсан иргэн тойрон байгаа хүмүүс жоохон нэмээд ухчих юм бол ерөөдөө Зеленский хулгай хийж болж одоо таарна. Тэгээ энэний үр дүн юу байсан бэ гэвэл Украин дотоод ард түмэн Зеленскийг дэмжихэ болж байгаа. Энэ бол том нөлөө байсан. Тэгээд Зеленскигийн ерөнхийлөгч байх хугацаа ерөөдөө дуусах төгсөж байгаа юм биш үү гинэ. For these reasons, this new proposal, peace plan by Donald Trump's team is of major importance and is likely to succeed. Тэгээд яг энэ цаг үед дайралт хийж байгаа Трамп ба түүний баг. Тэгээд амжилтанд хүрэх магадлал маш өндөртэй гинэ. Яг гэх юм бол Зеленский хүнд байдалд орсон байна. Хөшүүрэггүй. Европчууд хүнд байдалд орсон байна. Хөшүүрэггүй. Ирэх жилдээ Украин дэмжлэг, мөнгө, санхүүжил, зэвсэг нийлүүлэх ямар ч боломжгүй болцсон байгаа учраас. What do I mean by that? For the reasons of timing that is mentioned, it has to be approved soon. Not over 6 months, but soon. Soon meaning the date that Mr. Trump gave, by Thanksgiving, by the 24th of this month. And maximum pressure has been applied to Zelensky. His initial response, as most everybody has observed, was a big no. Тэгээ энэ дээр Украинчууд Зеленскигийн баг маш хурдан ерөөдөө зөвшөөрлийг өгөх ёстой. Эсвэл шийдвэр гаргах ёстой. Яг гэх юм бол Трамп юу шаардсан бэ гэх юм бол Thanksgiving-ээр шийдвэрээ гаргаарай. 11 сарын 24. Өнөөдөр 11 сарын 24 болцсон. Одоо Свицарт уулзж ийн хоёр тал. Эхлээд Зеленский тэр 28 гол поинттай төслийг харсан чинь үгүй гэж хэлсэн. Гэхдээ however, as I follow the subsequent remarks by Zelensky, he's accepted it. Гэхдээ өргөжлүүлээд шахал дарамт үзүүлсэн чинь
Одоогийн байдлаараа Зеленский хүлээн зөвшөөрсөн байх шиг. Not wholeheartedly, but making it a public admission on television to the Ukrainian nation that the Ukraine is under very, very big pressure from its key ally and supporter, the United States. Тэгээ олон нийтийн өмнө зурагтаар арт түмлүү хандаж хэлж исэн тэр үгийг та миний контентыг үзээрэй. Тэгээ тэндээ юу хүлээн зөвшөөрсөн бэ гэх юм бол маш хүнд байдалд орсон байгаа. Тэгээ юу болох магадaltaй бэ гэх юм бол хамгийн том дэмжлэг, хамгийн том түнш, хамгийн том тусалцаа үзүүлдэг этгээдийг алтрах гэж байгаа. Америкчууд Украиныг хаях гэж байгаа гэж ерөөхдөө өөрөө хэлсэн. Тэгээ хоёр сонголттой тий. And that is preparing the way for him to sign the document within the time frame. За тэгээд тэр юу гэх юм бол тэр хэлцэл дээр гар үсэг зурх суурийг тавьж байгаа. What is the importance of that? It takes Europe out of the picture entirely. Ягаад тэр чухал юм бэ? Гэх юм бол Европчуудыг зүгээр тэр чинь зайлуулж байгаа гэсэн үг. Тэгээ эцсийн шийдвэр хэн гаргаж байгаа юм бэ гэх юм Зеленский хэн хөшөөрөг ашиглаж байгаа юм бэ гэх юм бол Америк. The domestic critics of this, the neocons. It takes Mr. Rubio. All of the people who are backstabbers to Donald Trump are out of the picture. Тэгээ бүх урвагч нар тий бүх одоо Трампын эсрэг ажиллаж байгаа. Бүр Марко Рубио, Европчууд ингээл тий Трампын дотор байгаа баг одоо Keith Kellogg, тэр neocon, тэр Dan Manning мөрөөддөг Lindsey Graham тий бүгднийг маневрыг болгож байгаа гэсэн. If the Ukrainians had accepted it, that's the end of the game. Тэгээ Украинчууд энийг хүлээн зөвшөөрөх юм бол тэгээ тоглоом дуусаа. And they can proceed leisurely or in haste to discuss and refine the points, because the points are talking points. They are not provisions of an agreement that will end the war and reshape Europe. But they are directional. And there are very interesting points in the directions. Тэгээд тэр гол нь 28 тий гол поинттэй төсөл маань зүгээр ингээд тушаал биш. Тий. Зүгээр санаанууд тэр одоо ярилцах хоорондоо хилцэл хийх хэрэгтэй. Тэгээд тэр 28 цэг юу юм бэ гэх юм бол тий тийшээ нэг газар руу зааж байгаа шүү дээ. Юу ч гэсэн инх тайван дайн дуусах цэг рүү зааж байгаа. Тэгээд маш сонирхолтой поинтууд гинэ. Including all the ones that my peers are very quick to seize upon, showing the nature of Mr. Trump as a businessman, the nature of Mr. Witkoff as a newcomer to the realm of international relations, the incompetence of the Trump administration, everything that my peers are saying and saying very loudly, I think is to intentionally misunderstand what that piece of paper is all about. Even the most peculiar features in which the United States has given the leading role in the reinvestment of funds coming from different sources, including $100 billion or euros that are coming out of the frozen assets, although it's not specified where, presumably it's frozen assets in Euroclear, to finance reconstruction. Тэгээ шүүмжлэж байгаа хүмүүс нь ерөөхдөө энэ төслийг ерөөсөй ойлгохгүй байна. Трамп тэр чигтээ бизнесмен, Трампын элч тий Стив Виткоф бас бизнесмен үл хүлхийн гай. Тэгээ Трампын баг юу ч хийж чадахгүй, эднэр юу ч мэдэхгүй, энэ бүтэхгүй ярьж байгаа хүмүүс ерөөхдөө ойлгохгүй байна. Хаанаас ойлгож эхлэх ёстой юм бэ гэх юм бол тэр 100 тэрбум доллар эсвэл евро тий Оросын одоо царцаасан мөнгийг яаж ашиглах тушаал өгсөн байгаа юм бэ гэх юм бол нэг хөрөнгө олонтын санал руу заасан байгаа шүү дээ. За тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол Оросын 100 тэрбум тий тэгээ Европчууд өөрөө нэг 100 тэрбум тэгээ 200 тэрбум долларын хөрөнгө олонтын сан хэн өдөртөх юм бэ гэх юм бол тэр 100 тэрбум евро юм уу долларын эзэн биш заяа. Орос нөлөөлөхгүй. Европчууд шийдвэр гаргахгүй. Хэн шийдвэр гаргах юм бэ гэх юм бол хүний мөнгөөр Америкчууд. Тэгээ ашигын хэн авах юм бэ гэх юм бол мэдээж Америкчууд. Of Ukraine, the United States will have an instrumental role in overseeing and probably in allocating those funds. What does that do? That brings on board corporate America. За тэгээд Оросын 100 тэрбум, Европын 100 тэрбум асар их мөнгө. Тэгээд тэр мөнгөөс тий тэр хөрөнгө олонтын сангаас хэн өгөөж авах юм бэ? Тэр гоё өрөмтэй тогоон дотор тий хэн зооглох юм бэ гэх юм бол Америк компаниуд. Тэгээд Boeing, Raytheon янз бүрийн ингээд тэгээд юу юм бэ гэх юм бол монголчууд энийг амар сайн ойлгоо. Tender. That is a big lever that Mr. Trump will have Маш том тендерийн хөшөө. Because who is going to get a good share of the contract work for reconstruction of Ukraine? Yeah. It's clear. Under this format, it'll be American businesses. There's even the impertinence to say that Europe will invest 100 billion euros
also into reconstruction, which will be supervised by the United States and the profits going to the United States. Тэгээд Трампын эргэн тойрон байгаа компаниуд тэг ашиг одоо үрмийг хэн авах юм бэ гэх юм бол тэр тогоо сүү Европчуудын Орсуудын үрм нь хэнийх юм бэ гэх юм бол Америкчуудын үрм. This is in your face approach to Europe, but it is Тэгээд энэ зүгээр илт доромжилж байгаа гэсэн үг л дээ. Европчууд ихтэй дассан байх шиг байна. merited by the basic facts of who stands where and who has said what about this plan. From the very get-go, the first words on Euronews yesterday morning were rejection of the plan because it is essentially capitulation by Ukraine to Russian terms, and that is a decision reached looking at only one element of the peace plan, that is the territorial provisions, whereby Ukraine gives up that part of Donbass that hasn't even where it's still standing. Тэгээ хэвлэл мэдээллийн юу хэлсэн бэ гэх юм бол тэр 28 юутай гол поинттэй төсөл гарсан чинь энэ хүлээн зөвшөөрөх боломжгүй яагаад вэ гэх юм бол тэ энийг Украинчууд хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бууж өгнө гэсэн үг тэ. Гэхдээ зүгээр тэр 4 областтай хамааралтай тэр поинтууд ер нь бол тим агуулга учиртай гэсэн үг. Тэгээ бусдын тэр хүмүүс ерөөсөй ойлгох байх шиг байна. Still occupied, has not yet been conquered by the Russians. That is considered to be very offensive, and in general, that Ukraine would acknowledge the right of the possession of the Donbass and of Crimea as Russian. This is not de jure, but it's de facto recognition, which is good for the next 100 years. It's essentially it would be giving up this territory. That's considered by Europe to be a capitulation. But my friends, that is only one part of a master plan for reordering security across the whole of Europe. This was the fundamental interest of the Russians from the beginning. And Гэхдээ тэр төсөл дотор юу оршиж байгаа юм бэ гэх юм бол Европын тэ эх 100 жилийн аюулгүй байдлын суурь, төлөвлөгөө, стратеги тэ ер нь орцсон байгаа. Энэ Орсуудын хүссэн юм тэ тэр ч тэн дотор орцсон байгаа. Тэр НАТО томрохгүй, Украин НАТО гишүүн болохгүй гэх мэт. it is precisely what this 28-point plan enshrines: the notion of non-aggression pacts between Russia, Europe, and the United States. Тэгээ Орсын үндсэн хууль дотор юу орох ёстой вэ гэх юм бол Европ руу дайрахгүй тий Оросууд тэрийг окей гэсэн. Украин хэний ч талд орохгүй гэх мэтчлэн Украин аюулгүй байдлын баталгаа бүх юм орцсон байгаа шүү дээ. Оросуудын хүссэн юм тэр ч орцсон байна гинэ. The notion that NATO and Russia will meet to de-escalate the confrontation that now exists and is building. The opposition of Europe to this Тэгээд НАТО Оросуудын маргаан ерөөд тэр хоёр тал хоорондоо уулзаад энэ маргааныг дуусгах хэрэгтэй. За тэгээд Европын малаалагч нар тийм ерөнхий сайд нар ерөнхийлөгч нь Узула гэх мэт шиг энийг яагаад эсэргүүцэж байгаа юм бэ гэх юм одоо би урьдчилан таамаглаж байгаа. Энэ хилцэл бий болчих юм бол Европын тэр дурак улс төрчин бүгдээр харж plan is not Europe that's opposed to it. It is 24 leaders of Europe who are opposed to it. Тэгээ Гибо Докторовын яг хэлж байна. Европ энэ төсөл энэ төлгөөг эсэргүүцэхгүй байгаа. Ерөнхийдөө Европ энийг дэмжиж байгаа. Энийг хэн эсэргүүцэж байгаа юм бэ гэх юм бол тэр 27 Европын топ улс төрчнөр энийг эсэргүүцэж байгаа. Тэгээ түүний цүнх баригч гутлын бол 7 огч нар энийг эсэргүүцэж байгаа. Тэ Украины ард түмний нэг дэмжиж байгаа. Германы ард түмэн, Спан, тэ Итали, Франц, Англи ард түмэн бүгдээр энийг дэмжиж байгаа хаа. Хэнийг энийг дэмжихгүй байгаа юм бэ гэх юм бол тэ удахгүй хөөгдөх байгаа. Starmer, Merz бүгдээр. Because this puts an end to their claims to stay in power. Тэгээд тэдний ерөөхдөө алтан тушаалтай зуурладаг шалтгаан утга учир тэр ч байхгүй болно гэж байна. Тэгээд тэднийг арчигт байхгүй. Von der Leyen, Macron, Starmer, and Merz are in their own way the equivalent of Netanyahu in Israel. Yeah. Амар гоё хэллээ. Von der Leyen, Kaja Kallas, Merz, Starmer, Macron бүгдээр хинтээ төстэй бэ гэх юм бол Израилийн Бенжамин Нетаньяхутэй төстэй. Тэ?
зуурлал байгаа, бууж өгөхгүй, огцрохгүй, зайлж өгөхгүй. За. Дайн хийгээл байгаа. Яг гэх юм бол дайн дуусчих юм бол тэд нэр ингээ байхгүй болно. Тэгээд ерөөхдөө Нетаньяхудаа яг адилхан энэ амар зүв юм байна. Netanyahu is destroying the region Тэ. Нетаньяху юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр районыг тэр чиглэлээр сүрүүлж байгаа. sake of holding on to Тэ Украин гих мэт шиг яг адилхан. these Тэ Romania, Moldova гих мэт тэ. the leaders of Europe. Тэ тэгээд нөгөө Унгар улсын хамтын ажиллагаа Словак, Чех, удахгүй Польш тэд нэр ингээд зууралцаар агаад ер нь Европын холбоо ингээд тэр чиглэл сүрүүлж байгаа штэ. Тэгээд тэр бас дуусна. Are willing to destroy Europe for the sake of holding on to power. Тэгээд ер нь бол эрх мэдэлтэй байхын тулд алтан тушаалтай үлдэхийн тулд тэр хэдэн дурак нар Европыг сүрүүлэх бүрэн одоо бэлэн байгаа гэж. They are not represented in the interests of the European continent, of the Ард түмнээ ерөөсө төлөөлөхгүй байгаа. Яа, 100% European peoples. Therefore, Европын ард түмэн. it is understandable that they are determined to prevent the implementation of this plan. But I believe that if Mr. Trump succeeds and he has holding a revolver to the head of the За тэгээд Трамп энэ төслөөр амжилт нь хүрэх юм бол. Гэхдээ амжилт нь хүрэх магадлал маш өндөр. Яг гэх юм бол бууг тэр чигтээ хэний толгоолоо тэ заасан байгаа юм бэ гэх юм бол Зеленскигийн толгоол. Zelensky, so I believe he will succeed. Тийм учраас амжилт нь хүрэх баха Then гинэ. European leaders will be defeated and European peoples will be victorious. Тэгээ хин ялагдах юм бэ гэх юм бол тэр Европын тэр бузарчсан ард түмний эсрэг арга хэмжээ авдаг улс төрчнөр ялагдана. Эсрэгээрээ хин ялах юм бэ гэх юм бол Европын ард түмэн иргэдүүд нь ялна. Yes. Тэгээд өнгөрсөн сар те би Герман явсан штэ. Тэгснэ ингээд өө чи өгснөө Герман руу явж байгаа юм бэ? Тэ? Өөрөө тэнд иргэншилтэй байж ээж. Тэнд амьдарч ийсэн. Тэнд сурч ийсэн. Германыг тулталмуулаад яах гэж Герман руу явж тэнд сургалт хийх гээд байгаа юм бэ? Гэт нэг хэдэн малууд янз бүрийн үгээр өгүүлбэрээр намайг шүмжилсэн. Мэ заяа. Мэ би Германд хайртай. Германы ард түмэн тэ надад маш их дэм болсон. Тэр цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш нар зарим нь бүр гайхалтай. Тэ боловсролын систем гих мэт шин тэ. Гэхдээ хин алтаатай хин буруу юм бэ? Би хэнийг үзээ яддаг юм бэ гэх юм бол Германыг юус үзээ яддаг ш. Герман ямар гоё орн юм бэ? Би хэнийг үзээ яддаг юм бэ гэх юм бол тэр Германы өдөртөгч байхгүй. Ангела Меркель, Friedrich Merz, тэ Olaf Scholz. Because these leaders of present will be swept from power. They will be forced to resign because everything Тэ. Тэгээ Монголоос зугтж байгаа гадаад амьдарч байгаа хүмүүс их орондоо амьдрмаар байгаа штэ. Гэхдээ Солонгос, Японд ингээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол яагаад тэнд амьдарч байгаа юм бэ? Тэг яагаад гэх юм бол тэнд амьдрал илүү сайхан байгаа штэ. Гэхдээ их орондоо хайрт, их орноо үзэн яддаг монгол хүн байдаг юм уу? Байхгүй штэ. Гэхдээ яагаад хайртай их орноосоо явж байгаа юм бэ? Энэ улс төрчнөөс болж байгаа штэ. Тэгээд ажлын байр олдохгүй. Тэ? Компьютер гэх мэт чинь програм код бичих янз бүрийн онцгой чадвар байхгүй зөвхөн үйлдвэрлэлд ажиллах боломжтой юм бол Монголд хэрхэн амьдрах юм бэ гэх юм бол новшин амьдралтай амьдрын штэ. Дийлэх нь. Окей. Гэхдээ Солонгос юм уу Японд тэг ядарч нэг сайхан орон сууц дотор сайхан тийм район, сайхан дүүрэгт олон нийтийн тээвэр хүүхдүүдийн боловсрал ингээд 2 сая төгрөгтэй нөхөр цалин. Эхнэр нь 2 сая төгрөгийн цалинтай. Хувийн сургууль худлаа, орон сууц судлаа, хүн судалдаж авах худлаа, баахан татвар, тэгээ жил болгон инфляц, мөнгө хөрөмтлүүлнэ, хүүхдүүдэд орон сууцтай болгоно. Тэгээ нэг эрүүл мэндийн асуудал гараад ирчих юм бол тэгээ амьдрал нь байхгүй штэ. Тийм ээ? Тийм учраас тэнд эрүүл мэндийн даатгалын системтэй аюулгүй байдлын бүтэцтэй тэр орон руу явхаас өөр аргагүй штэ. Гэхдээ ингээд Солонгост Монгол хүн шиг амьдрах юм уу үгүй? stand for will have been upset by this peace plan. I think you're right in terms of some of the personal political capital they invested in this over the years, because at this point you can't really deny anymore that тэгээ яа зөв хэлж байна. Тэр Европын улс төрчин Украины төсөл дээр бүр бүх юм намаа тавьсан, ард түмнийхээ ирээдүгээ тавьсан, улсынхаа ирээдүг тавьсан, континентэ тавьсан, Европын холбоогоо тэр чиг тавьсан.
Бүх юмаа тавьсан байгаа шүү дээ энэ дуракууд. The greatest enemy of Грэнд Ийсэн энийг зөөлөн хэллээ. Би бол тэгээд сая жоохон миний Ukraine now has become the people who have been pretending to support it over this year, who have just avoided any peaceful off-ramp and continue to escalate to the detriment of Ukraine's future. But тэгээд Ursula von der Leyen, Macron энэ дуракууд бүгдээрээ ингээд Зеленский ба Украиныг дэмжиж байгаа тусламж үзүүлж байгаа. Үгүй. Одоо бараг 4 област байхгүй, сая гарan украинчууд байхгүй, Украины хүн амын 30% байхгүй, эрчим хүчгүй, Киев хот заяа. Өдрийн 40% цахилгаангүй, токгүй, зарим Орос улсын хороол дулаангүй. Тэгээ ток байхгүй юм бол яаж байраа халаах юм? Гэрт дотор ингээ мод түлэх юм уу? Нүрс түлэх юм уу? Улаанбаатар хот шиг утаад авах юм уу? Слава Украина. Мэ заяа. Дахиад мэ. it shouldn't be a surprise to that Trump is looking to neutralize the European leaders in this way. I mean, he's been over the past months explaining that he thinks the EU is worse than China. He also knows that many of the European leaders, they were openly supported Biden to the point of also been election interference with the British, that is. Тий, бас ингээд яг үнэн хэлж байна. Тэгээд Европын улс төрчнөртэй Starmer-ийн нам Biden-ыг дэмжсэн. Starmer-ийн Labour нам 100 намынхаа гишүүн Америк руу явуулсан. Тэр 100 хүн юу хийсэн бэ гэх юм бол сонгуулийн ажил хийсэн. Ухуулгын тийм үйл ажиллагаанд оролцсон гэж төсөөлдөө. Зеленский бас Байден дээр очсон. Тэр Европын улс төрчин тэр чигтээ бүгдээрээ Байденыг дэмжсээр л явсан шүү дээ. Тэгээ тэр хүмүүстэй ингээ найрсаг харьцах хэрэгтэй юм уу? Тэгээ Starmer, Macron, Merz зүг гүлэг болгодог нь ойлгомжтой шүү дээ. Тийм хулгайчууд те. Таадын эсрэг ингээд ажилтдаг байсан. Боломж гарах юм бол та нарыг үргэлж ингээд хутглаа явдаг. Гэснээр ингээд цагаан ордон дотор хүрээд ирэх. Даргаа сайн байна уу гэдэг. Яг улс төрч байгааз. Тэ? Яг улс төрч байгааз. Тэ? Трамп тэдний нүр лөө унгасан ч таа ямар үнэртэй улс төрх гэсэн юм бэ гэд бүр солиорч магадгүй дураа. Also, it's worth remembering that at the end of the Obama administration, when Obama made as big a mess as possible with relations to the Russians to make it difficult for Trump to improve relations, well, in the Тэгээ сүүлийн үед энэ Европ дэлхий байна уу энэ улс төрчин ерөөхдөө өөрийнхөө ажлын байрынхаа тодорхойлолтоо ерөөсөө ойлгохгүй байгаа тийм. Герман ард түмэн чамайг сонгосон юм аа. Герман ард түмний төлөө чи ажиллах ёстой. Үгүй. Тийм. Европын холбооны тухай, Европын дээгүүр байгаа засгийн газрын төлөө би ажиллана. Би өөрийнхөө намын гишүүдийнхаа төлөө ажиллана. Тэгээ Монголд яг адилхан штэ. Тэгээ яагаад Европ ингээ сүүлийн үед эдийн засгийн хувьд те нийгмийн хувьд, инновацийн хувьд, дэд бүтцийн хувьд, инфляцийн хувьд бүх юм ингээ новшин болж байгаа. Яагаад Монголтой төстэй болж эхэлж байгаа. Монголтой төстэй болоогүй шүү. Гэхдээ тийшээ одоо трендлж байгаа. Яагаад тийм болж байгаа юм бэ гэх юм бол Европын улс төрчнөр Монголын улс төрчнөртэй адилхан болж эхэлж байгаа үстэй. Монголын ард түмний төлөө хамгийн сүлд юм хийсэн улс төрч байгаа юм уу? Тэ? За би ингээд 10 жил тас гүрийгээд дарга ямар гой үнэртэй ус төрсөн бэ та? Би дахиад нэг үнэрлэл чи идэх үү гэсэн гарууд тий би ингээд 10 12 жил гүрийснийхэн дараа би өөр хүнд бас үнэртэй үсээ үнэртүүлнэ гэсэн одоо гортцсон байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ жигтэйхэн шиг үлэн. Тэ нэг машин хангалтгүй заавалчгүй 3 машин. Тэгээ 3 машин авсныгаа дараа тэр хангалтгүй. Тэ 2 3 орон сууц бас хангалтгүй 4 орон сууц 5 орон сууц байх хэвээр. Тэгээ дуустгүй шүү дээ. second administration, the Europeans joined in on the making a mess out of relations with Russia towards the end of the Biden administration. За окей. Би жоохон тайвшрах хэрэгтэй байна. Маргааш 2 дахь хэсэг дээр эргээд уулзцгаая. Тэгээ нэг мэдээл. Удахгүй Япон сургууль болох гэж байгаа шүү. 12 сарын 6-нд хаа юм бэ гэх юм бол Токио хэдэн цагаас эхлэх юм бэ гэх юм бол өдрийн цагаар эхэлнэ. Дэлгэрүү мэдээл, хаяг, бүртгүүллийн бүх юм ерөөдөө энэ доор байгаа. Тэгээд 12 сарын ихээр хэдүүлээ Токиод уулзъя. Тэнд би юу их юм бэ гэх юм бол анхан шатны хөрөнгө олт. Тэгээд бас манай school community гих мэт бүх юм асууж болно. Сургууль дуусныхаа дараа зарим сайн оролцсон хүмүүс. Тэгээд мэдээж schooling гишүүдүүдтэй оройны хоол нь орцгоё. See you soon in Tokyo.